амар гоё шүү дээ. Тэгэл нутаг нэрээ бас хог нэрээ дуудлах л амар гоё. Ялангуяа аавынхаа нэрийг дуудлах л амар гоё. I'm about to go level up, I cannot settle for nothing, I never been regular. Always knew I could do better, I finally made it this far and I'm not looking back. They didn't see all the time that I put in, now me and the money are way too attached. Still rapping 919, the city is mine and I put it all on the map. Coming for what I deserve. За сайн байцгаана уу гомсомбөрчүүдээ ингээд гомсомбөр аймгийн сүмбэрсэн байгууллагын 95 жилийн өмнө хүргье ингээд. За миний би нийслэлийн Баханга дүүргийн харьяат гомсомбөр аймгийн сүмбэрсэн суугуул аймгийн гоц мэргэн асгийн дав гэж юм байна ингээд. Миний би 1990 оноос хойш шагаа тоглосон. Шагаа тоглоод гомсомбөр аймагт ирж шагаа тоглосноос хойш аймгийн гоц мэргэн эдэрж авахлан Монгол улсын мэргэн одцрон аймгийн гоц мэргэн гандхдах гээд төмөр замынхаа багуудаа сайхан тоглож аймгийн гоц мэргэний цол болцлангасан ингээд. Одоо хүртэл сайхан тоглож байна ингээд. За би ингээд гомсомбөр аймагт 2004 онд ирээд их нартайгаа гэр бүл болоод манай их нэрийг одцронгийн од цацралт гэдэг. Бид хоёр гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Том маань охин, дундх маань хүү, баг маань охин. Тэгээд хүүгээ бүр багаас нь бас нэг шагаа спортыг сонирхуулж үзээд тэр сонирхуулж үзснээс хойш манай хүү маань шагаа спорт ерөөсөө дуртай болж одоо өдийг хүртэл Гомсомбөр аймгийнхаа нэр дээрээс тоглодог мундаг хүү болсон байгаа гэдэг. Намайг давгийн зүмрэл гэдэг би 5 дахь сургуулийн 11 бэ ангид сурдаг. Анх шагаанд орсон гэвэл аймгийн гоц мэргэн асгийн дав гэдэг аавыгаа дагаад маш их тэмцээн оролтонд явдаг байсан. Тэгээд ер нь амжилтууд гэх юм бол 2019 оны улсын аваргаар хос мөнгөн медаль. Тэгээд 2024 оны улсын их баяр наадмаар алтан медаль. Тэгээд 2026 оны улсын аварга уян зоноос нь хүрэл медаль авчихсан. Гоё шүү дээ. Тэмцээн оролтонд яваад багийнхантайгаа цуг гэдэг гоё найгаа нийлүүл яваадах нь гоё. Одоо ер нь улсын баяр наадмаар бол явандаа энэ хүүхдүүдийг дагаад энэ хүүхдүүд манай багийнхан баг. Болохгүй байхад аав дээр очиход бол цэцлэгааг бол хилээл өгөөл тэр нь амар гоё шүү дээ. Одоо бол нэг тийм хүндрэлтэй байхгүй шүү дээ. Яг гоё ээлж ер нь яваал. Тэгээ 100 наадмаар тэгээ хичээлийн тэр өвөл хамар маврын байлаа тэгэл. Манай гэр бүл ер нь спортын гэр бүл байдаг. За манай талаас ах маань тоглодог, эгч маань тоглодог, дүү маань тоглодог. Манай эхнэрийн талаас аав маань анхны Гомсомбөр аймгийн анхны волейболын холбооны ерөнхийлөгч дарга байсан хүн. Эхнэр маань болохоор Монгол спортын мастер цолтой одцрынгийн од цацралт гэж хүн байдаг. Тэгээд манай гэр бүлийн ер нь ямар нэг волейболын ч бай, ямар нэг спортын төрөлд чин сэтгэлээсээ хайртай, сонирхдаг, тэрэндээ тууштай явдаг болохоор бас энэ бүх амжилтын ард дээр гарсан баг гэж бодож байна. Гэхдээ амжилт дуусаагүй. Дараа нь дахиад зөндөө амжилт болно. Одоо манай хүү болохоор би шагаа тоглож эхлээд хүүгээ ухаан орхоос нь хойш шагаа тоглосон. Хүү маань одоо 6 настайгаас хойш шагаа тоглосон. Одоо 16 дэх 10 жил шагаа тоглосон байна. Тэнд бас зөндөө их амжилт гаргасан. Тэгээд ер нь шагаа спорт гэдэг чинь хүнийг гоё төлөвшүүлж сэтгэл зүйг их гоё бэлдэж тэгээд хүнтэй их гоё харьцдаг, ахмадаа хүндэлдэг, үеийнхэнтэйгээ гоё харьцдаг, дүүнэртэй сургадаг тийм спорт болохоор шагаа спорт ер нь тэгээд Монголд ер нь их гоё хөгжиж байгаа. Тэгээд одоо Гомсомбөр аймгийнхаа нэр дээрээс тоглож байгаа манай хүү. Тэгээд манай хүүгийн залгамж халаа бас их гоё гарч ирж байна. Гомсомбөр аймагт сая ингээд зөвхөн Гомсомбөр аймгийнхаа дотор тэмцээн зохиоход 10 өсвөрийн баг цуглаж байна. Тэгэхээр чинь энэ дотроос дахиад улсын цолтон, аймгийн цолтон, улсын цолтон гэж дээдээ шахал явах олон сайхан мэрэгчүүл төрөх болтугай гэж
хүсэн өрөөё ингээд. Нийт шагаа сонирхдаг залуучууд, хүүхдүүд ер нь их олон болж байна. Тэгээд манай Говьсмөр аймгаас олон их цолтон төрсэн байдаг. Монгол үлэмж дархан мэрэгэн спортын мастер буян тогтох гэж манлай цолтон байна. Тэрнээс хойш зөндөө олон сайхан цолтонгууд төрсэн. Энэ хүмүүсийн залгамж халаан дахиад ингээд баг багаар ингээд доороосоо ингээд дээшээ төрөөд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд нийт говьсмөрчүүдтэй Говьсмөр аймгийн Сүмбэр сум байгуулагдсны 95 жилийн баярын мэндийг хүргэж дэнч одоод сайхан наацахаар гэж хүсэн өрөөё.